a shore flower, a symbol of grace and power. Өглөөний мэнд. Өнөөдөр 31-ний өдөр. Одоо өглөө 7 болж байна. Тэгээд би одоо яг хуйшур хийх гэж байна. 10-аас өмнө дуусгах хэрэгтэй. Тэг өчтөрөөрөө унтахтаа гурлаа зураад унтцсан, гурлаа бэлдээд унтцсан байгаа. Одоо махан амтлаад тэгээд шууд хуйшур хийж эхэлнэ. You point to the stars above and say they're watching over me tonight. Your eyes, they shine like the moonlight's glow. A wish you make with a hopeful heart. I'll hold you close so I can't let go of the dream you dreamed from the very start. Wish upon the stars, my love, let them take you far above. Even if you cannot run, in their light you'll find the sun. And though we're here, we'll travel far together through every star. One night a shooting star did fall, and you said it's answered me. The stars would guide you after all to places you can never see. I hold you close as the stardust falls. Your dreams are wide and the world is vast. I see the joy in your gentle smile as you touch the sky, though your feet say 그날 너는 친구圈을 업데이트했어. 내 이름을 언급했지만 추억은 없었어. 바람이 이별의 흔적을 흩어놓았어. 아마 그것은 오래된 사랑이었을 거야. 눈을 감고 흐릿한 이야기를 반복해. 이 이야기 속에서 나를 찾아 헤매이고, 너는 결여된 그 부분이야. 내 맘에 사는 사람이야. 마지막 결말을 맞추고 싶지 않아. 아마 우리는 단지 친구일 뿐이야. 그 사랑하는 사람이 사랑을 몰라주는 거야. 그날 너는 Би ингээ хайраад дуусчлаа. Одоо аваад явчих чинь. Энэ фейл хэлдэг. Нүсэлэн гоо. Зөвхөн хошор өгч явж байна. Тэгээд манай нөхөр ресторанд ажилладаг байхгүй юу? Тэгээд сая өнгөрсөн 4 сард яг өөрийнхөө ажлын салбарыг хариуцж аваад ажиллаж эхэлсэн. Одоо хамгийн анхных нь юу нь болж байгаа? Хариуцж аваад хамгийн анхных нь цаансар болж байгаа. Тэгээд цаансар айгуу завгүй гэхгүй Японч нөгөө үндэсний хаалмалыг идээд амар их захиалга махалга гаргадаг. Төвчтөр нэг өнгөрөөж ирээд өглөө 5-аас ажилдаа явсан. Тэгээд яхаа ажилчид нь ингээл гоё хоолмол аваад өгөх юм бол өнөөдрийг айгүй эрт хүчтэй даваад гарчих гараас аюул эрт хүчтэй даваад гарчихна бах гэж бодоод 친구圈을 업데이트했어. 내 이름을 언급했지만 추억은 없었어. За би хоолоо хийгээд тэгээд нүр мөрөө бодаад үсэн анцлаа баярлахад бэлэн боллоо. Гэхдээ манай нөхөр ирээгүй байна. Ер нь бол дандаа 12-т уралдаж ирдэг байхгүй юу? Гэхдээ өнөөдөр болохоор 8 гээд тарж ирнэ гэж хэлсэн. Тэгээд яг тэгэж тарж ирэх нүггүй юу ямар ч сан 8 хүртэл хүлээж аваад
Тэг хэрэг ариутгаар бол битээр төрүүлж холоо идээд байж гэж бодож байна. 24 он ямар хордон өнгөрчгөө гэж бодлоо. Тэгээд маш олон гоё үеүүдийг дурсамжуудыг өнгөрүүлчих 24 онд. Миний хувьд бол яг Японд ирээд өөрийнхөө хүсчихсэн яг чадах болоогийн эргэлзээтэй гэхдээ амар хүсчихсэн 2 юм дуусгасан байна. Тэр нь болохоор нэг нь хэлний сургууль, нэг нь болохоор мейкапын сургууль. Ер нь бол хүүхдээ хажуугаар сурахад хэцүү байна хата. Гэхдээ амар сурмаар байна гэж ер нь Японд ирснээс хойш тэгж боддог байсан. Тэгэхээр яг 24 онд хоёулангийн дуусгасан байна. Тэгээд бэбитэй болсон байна. Тэгээ манай нөхөр тушаал твсэн байна. Ингээ яг гэр бүлийн хувьд бол амар их юутэй гэдэг үлээ амжилттай жил байсан байна. Тэгээд бас 24 онд аюул их цочтой байсан. Манай Австралиас найз маань ирээд, Монголоос бас найзууд маань ирээд тэгээд бас нөхрийн талын гэр бүл маань ирээд ер нь амар их цочтой тийм байсан. Тэгээд айгүй гоё зөндөө үе байна. Бас бүр амар орноосоо бос чадахгүй болтлоо сэтгэлээр унтсан тийм хэцүү үеуд бас байсан л та. Тэгээд би ингэдэг байхгүй юу? Яг 31 болохонд нөгөө нэг за би ирэх жил ийм хийн гэд бүр амар хэм ингээд яг өөртөө ингээд залгах. Амар хэм ингээ өөртөө зорилго тавьчихдаг байхгүй юу? Тэгээд тэрэндээ жоохон ингээд мэдээж бүгдийг хийж чаддаг хүн байдаг бахта битээ миний хувьд бол ганц 2-ын л бэлгэлсэн байдیں۔ Тэгээд тэрнээсээ жоохон ингээл өөртөө жоохон ихтгэлгүй болол ёо би нэрээ ийм ингээл ботлаа ингээл битчихэл энийг биелүүлэхгүй гэл жоохон ингээд шаналаад идэг байхгүй юу? Хийхгүй тэгсээр нэ шаналаад. Тийм болохоор яг одоо эх ондоо би тийм их шаардлага шалгуур тавихгүйгээр бас төрөөд нэрэ битээ байх жил маань болохоор ямар ч сан би эхний ээлжинд мэдээж одоо он гараад удаагүй байж байгаа төрөн штэ. Тэгээд хамгийн чухал зүйл маань миний одоо шинэ бэби хүлээж авах. Тэгээд хүүгээ сургуульд оруулна. Тэгээд яг заавал ингээ 25 онд хийн заавал шүү гэж өөртөө ингэж яаж байгаа юм. Би мейкапаараа ажилламаар байна. Эндээ 25 оноос 25 он одоо дуусахаас өмнө л мейкапаараа ажиллаж эхэлмээр байна. Өөртөө зөвхөн яг ингээд энэ зорилгыг биелүүлэхийн төлөө яг 25 онд амар хичээе гэж бодож байна. Тэгээ 24 онд миний бас нэг зоргилж хийсэн юм маань YouTube байсан. Тэгээд одоо хүртэл нөгөө нэг найз нөхдөд хэлээгүй байгаа. Тэгээ 25 онд одоо YouTube-ээ бас одоо дөнгөс суралцж байгаа. Тэгээ улам илүү гоё видео влог оруулдаг болмоор байна. Тэгээ бас хичээн. Тэгээд миний хувьд одоо ингээд энэ влог гэдэг хийн гэж байгаа бол өөрийгөө бүр ингээд бүр амар эвдэж байгаа юм шиг санагдаж байгаа. Би тийм амар яриа хүн биш, тийм нийтч ер нь хүн биш ахгүй юу? Би юу ядах вэ? Яана хүмүүс намаа юу гэж ярих болоо гэдгээсээ илүү намаа мэддэг хүмүүс юу гэж ярих болоо манай найзууд намайг манай найзууд миний өмнөөс яаж ичих болтой ч юм уу надад тийм амар ер нь ингэж тийм бодлоод байгаа гэдэг баггүй юу? Тэгээд ер нь бол яг ингээ өөртөө ихтгэлгүй байдал, ингээ хүнтэй харилцах чадваргүй байдал, юм нийтж биш байдал маань магадгүй ингээ влог удаан хийгээд ирвэл бүгд явцдаа засрах байх гэж бодож байна. Тэгээд одоо
хоолоо гаргаад одоо ширээгээ цасна гэхийн цаашаа нэг тэгж сүртэй ширээ мэрэг засдаг болохоор тэгээд энэ миний ингээд энэ оны хамгийн сүүлийн бичлэг. Тэгээд 1 сарын 1-ээс өмнө оруулж чаднаггүй юу? Тэгээд одоо би өнөөдөр яг ингээд найзуудтай влог таньдаг хүмүүстэй ингээд влог хийж байгаа гэдэг хэлье гэж бодож байгаа. Тэгээд 5 сард бараг хинт шилгүүгээр бичлэгээ нууцсан байна. 25 онд хичгүүгээр улам гоё нүур хагарч влог хийхин төлөө мейкапаараа ажиллахын төлөө артистаараа ажиллахын төлөө тэгээд 2 хүүхдийнхээ сайн ээж нөхрийнхөө сайн эхнэр байхын төлөө 25 онд гамбаримас. Тэгээд бүгд нь шинэ оны минь гоё комент бичээрэй. Тэгээд 25 онд бол зээ. Bye.